За тэгвэл төвөг цаашаа нэлуунаас шулуухнан дээр шууд хураачихъя. Шууд мухарлахын тулд өртөөлөж харлуучин шууд одоон чилчихье. Болно уу? Тэгэхээр би шууд дамжуулалт хийх гэсэн үг та. Шууд дамжуулахын тулд өвгөд биднээс өрсүүдийн сэтгэгдэл гэдгээр нь лавлсан үгсээс та нар жишг болгол лавлна. Үргэлжлүүлээ жалчих үгээ бид жалчаад л тэгээд мухарлё. Болно уу? Бас сонирхолтой шүү дээ. Гиндүүлж байна. Гиндэх хэдэн үр байна. Хар юу та. Угаас бид эрдэм гээчийг нь харах үчгийг нь үнцхийг нь хангалттай хэлчихсэн. 10 хэдийн гарсан байх ёстой. Харах жишгийг нь ийм байдлаар харах ёстой. Судар тайлна гэдэг, утга тайлна гэдэг, мөшгөнө гэдэг нь ийм дэнсэтэй баймаар. Үүний тулд ингэж үйлдэх ёстой юм а гэх чигээ өгдгөн өгч гсэн тийм үү? Дуулаж байгаа өрсүүдэд дуурч байгаа нь тийм байгаа үсттэй хариулж байгаа нь ийм чигийг углаа үйлдэх ёстойгоо мэдлээ. Цэгцэрч байна энэ төр байдал хэлж байгаа үсттэй. Гэдг нь бид зорьсондоо бол хүрчихсэн гэсэн үг. Тэгэхээр одоо лавлах үгдэнд хариулангаад л шууд чалчиудаа төвөгцөөш. Болно уу? Тэгээд өмнөх тэр дугаарууд дээр доор нь бичсэн байсан хүмүүсийн сэтгэлгээ юм бичсэн. Тэрийг унших шаардлага болсон. Харин хилээд байна шүү дээ. Өвгөл бид шууд чалчигууд үрс таанаар лавлангаа л хэдүүлээ цаг алж байтал гэд хугацаа хожингоо тооцох гээд байна шүү дээ. За өвгөл бид юу гэж бодож байна вэ гэхээр юу хэлсэн гэж Шууд дамжуулалт гэсэн шүү. гиндүүлэлт үү? Шууд гиндүүлэлт. Гинтийн гиндүүлэлт гэдэл нэрлэлчихээ. Угаасаа ёдор өвгөн гэд мэдхээс хойш эхлүүлэхдээ чимээгүй эхлүүлсэн. Өрөө нэгний хүлээд үүсэгээ авахд залбсан. Төгсөختөө ч гэсэн өрөө нэгний санаанд буухгүйгээр төгсөгнө. За тэгээд эхнээс нь тэгвэл өмнө бидний чалцсны дор өвгөд биднээс үг лавлаж эсвэл өөрсдийн сэтгэглийн эцснүүд нь уншаад эхэлдэг. Өмнө наст гампур гэдэг хүн. Сайн байна уу буурлаа. Ирээдүйд суурин том хотуудыг лус төв устгана гэж байх уу? Энэ бооны 50-50 онд гэх юм уу? Тэгээд биднийг буцаад нүүдлийн соёлоо хөгжүүл гэж утгатай байж бодох уу? Энэ эсвэл багтаа. Минийхээ буурдаас асуугаад өгөөрэй найзуудаа гэнэ. Та нар андууд нь байх нь. Өртөөлөгчийн ард дээрх ичнээ андууд байх нь. Өвгөд бид ялгаагүй. Өртөөлөгчийн ард дээрх ёдор өвгөдөө. За наадах чинь угаас л тэр чиг рүү дөхөөд байгааг л хилээд л байгаа нь тэр. Тийм учраас л яагаад бид их байгалийн битгий онгчоо газрын гагнаасаа битгий гартаан гоёл болгоод вэ гэд хилээд байгаа нь тэр. Хитээдсэн хэрэглээ хомхоорсон шундлаа хангах гэж битгий зүтгээд вэ гэж сануулад байгаа нь тэр юм а. За яах вэ наад өрчин лус төв гэж гин. Угаас л газрын гагнаас нь үгүй болохын хэрээр нь газар чин шилгээх нь тодорхой. Лус чин саваасаа халих нь тодорхой. Ус чин үерлэх нь бүр тодорхой. Угаас л та замбын энэ нартынх нь өртөөлж байгаа олноор нь өөр үндэстэн өөр харин нутгаар нь энэ үлгийн Монголд ч ялгаагүй. Усан савнаасаа халиж жам бус хэдэн зуунаар нь давтагдсанаас өөр байгалийн үзэгдэл дараад л байгаа биз дээ. Энд чинь өөрөө та нар ихлүүлж гисэн та нар гэдэг нь хүмүүн төрөлхтний хомхоо шундлыг дүүргэх өнөө 9 хүсэлтэд багцаж өөрсдийн хэрэглээг их байгалаа нүхэн сэдвийг хугацааг нь өгөхгүйгээр эцэс төгсгөлгүй шундлаараа цусалсны ил чинь хариу шүү дээ. Үүлийн чинь үр энэ байна. Үйлцний чинь ар энэ байна. За удаахан. За хүмүүсгээд нэг сонсон эрдэмдээ хөөрч бушуухан хоёр болох нь зэвгүйд сэтгээд сэргхэн бодолтой олонтой харьцаатай найзтайгаа ярилцлаа. Цаашаа нилээд олон хүнд хүргэх болов уу гэж найдлаа. Гэвч ихэд цааргалах шинжтэй.
Галзуурчгаж гэж бодсон байх. Хүмүүс Солиорчсон юм уу, согтуурсан юм уу л гэж сансан байх. Хүмүүс шатчин болсон цаг өөрөөсөө бодоод байгаагаа чи хоорох сүхэ алга. Өөрийнхөө хэмжээнд хичээж л явна гэд надтай нийлж яавал арай хурдан олуула болох талаар ярилцахыг хүссэнгүй. Гэхдээ найз маань эргэн тойронд байгаа хүмүүстэй нөлөөлдөг, тусалж дэмждэг сайхан сэтгэлтэй нэгэн шүү дээ. Лавшруулад бодоод үзэхээр өөрийнхөө хийгээд байгаа үйлийнхээ цаана гарч байгаа үр дүнг бодохыг хүсээгүй л учир байх шиг байна гэсэн байна. Яг хөө та өрсүүдийг ажаад байх нэ. Өөр өөрсдийн хөг гэх үү, өөр өөрсдийн хатгаас гэх үү, өөр өөрсдийнхөө үчгийг таниад ирэхийн цаг зайлуул да нэг явган дэврүүн занд хөтлөгдөөд үйл гэдгийг сайхан сэтгэлээр дүүргэж саван халгаана гэж бодоод байх шиг байна. Гэтэл үгүй. Үйл гэдэг хөгөөр хөглөгдөж эхэлдэг. Хүчээр бус зүтгэлээр дүүрдэг. Гэтэл хөг гэдэг нь ямагтаж өөрөөсөө давсан, өөрийн тулгнаас давсан сэдэлтэн өөрийн харилцааг өөрийн эсрэг хүүснээс давсан хэмжээнд бодсон нэгэнд л тэр хөг үүснэ. Ухаж байна уу? Гэдг нь юу гэсэн үг вэ гэвэл ердөө л яах гээд, яагаад, ямар учраас гэх асуудалтыг энэ амны минь үнц нь юу юм? Энэ орчлын минь учиг нь юу юм гэх багхан боловч асуултыг өөрөөсөө лавлаж эхэлсэн нэг л илүүтэй бид бүхний шалчаад байгаа хөгийг хэлбэр тосно. Тийм болохоор та өрсүүд нь хүчлээр хэрэггүй. Хүчээр бас хөгөөр үйл эхэлж дүүрдэг. Даавдаах нь. Юу гэ? Энэ гинтүүлд өрцөн хүмүүс сэтгэлээ бичиж байна. Өртчихөж юу ядрууд нь. Да гиндүүлтэд өртөөд гиндээдээ суужл байг да ядрууд нь. Бүгд бид энд бас үйлчээ байна шүү. Асуусан өрөөнд амьдын гэдэг юм байна. Бидний монголчууд үнэхээр хөвтэй төрсэн хүмүүстэй. Онгодын айдлуудыг сонсоод, огшоод, омогшоод, ухаарц хэрхийг хүсээд л явж байна да. Шинжлэх ухаанд шүтгчид удахгүй мухар цэцэг автдагтай адил болох юм гэж сонсоод яг л тийм цаг удахгүй айсуу гэж бодно. Дэлхийшдэг эрдэм дээр асуулт тайлбар авах боломж байна уу? Асуултаас хоцорсон уу? Газрын гагнаас сулруулж байгааг хүний эргэтэн системээр тайлбарлаад өгч болох уу? Хоцорсон гэд амын хаач. Тэгэхгүй бол наадах чинь дахиад бид өвгөд бидний та үсийг залхтал дахиад чавчуулах гээд байна. Ердөө бид хэлсэн шүү дээ өмнө чалчихтаа шинжлэх ухаан гэдгийг нь бид гоочлоогүй, үл тоогоогүй. Харин түүнийг хиттээдэж, түүнийг үнний туйл гэж сэтгсэн үсүүдийг л гоочлоод байгаа гэж тийм үү? Ялгамжтай хандах ёстой. Шинжлэх ухаан гэдэг нь шинжлээгүй нөгөө тал гэдэг нь алганы ар өвргээд л бодцохоо. Алгаан үгүйсгээд яаж тосхов? Арыг нь үгүйсгээд яаж алгаа мандах вэ? Тийм үү? Тэгж сэтгэх ёстой гэдэг үчгийг л хэлсэн болохоор шинжлэх ухаан хэрэггүй өвгөд бидний үнний туйл гэвэл өвгөд бид өөрсдөө бас үрс тааныг мухар сусгийн хэмжээнд хөтлөж чиврүүл явчихна. Тийм болохоор л бид аль болох чалчиж байгаа үгсэн эрдэм гэдгээр яагаад давтан чалчаад байна вэ гэхээр эрдэм гэдэг чинь үүлийн чиг, үйлдэхийн арга. Хамгийн гол нь аль нь үйл гэдгээр үйлдэх ёстой, хийх ёстой. Хүний ухаан шуугаар ордог гэдэг үчгийг л давтаад байгаа хэрэг л болохоос хэлсэн шүү дээ үнэн. Утга тайлна гэдэг улам олон үглэхийн нэр биш ээ. Учиг мөшгөр гэдэг нь мөшгөж яваад мухардахын нэр, мухраа сүсгэлэхийн нэр бусаа гэдэг нь тэр юм аа. Дуулгүй. За ямагтайч нэг өөр үг байвал хэдэн үгийн лавлаатгаа. Нансаба гэж юм байна. Бөө мөргөл бас бурхны шашин хоёрыг хослуулж болох уу? Болно шүү дээ. Өөрийн өвдөйцээ хайрлаж бас аав ээжийн шүтэн ирсэн шарын шашин шүтэж болох уу? Бололгүй л дээ. Угаас л тэр байтугай
тухайн цаг хугацааны тухайн орон зай нөхцөлийн тухайн хэрэгцээ шаардлагын хүрээнээс болоод угаас л олон орхимчтангууд үеийн хэдэн 10 удмын үеийн орхимжин доор нуугдаад л үйлдсэн шүү дээ. Угсаа болгонд л хүртэл одоо болтол шарын онгодууд бууж л байгаа шүү дээ. Шарын үлээ, ламын үлээ, элдв өчхийг нь тайлж л байгаа шүү дээ. Итгэл үнэмшил гэдэг хүмүүн итгэл үнэмшлийн оргил руу мацаж байгаа юм бол арга нь хүмүүн болгонд өөр байж болно. Хамгийн гол нь тэр нь юугаар дэнслэгдэх вэ гэхээр хэдий хэмжээний хүмүүн хураахаасаа гадна хэдий хэмжээний хүмүүсийг дагуулсаасаа гадна ямар үүлэнд ямар дэнсэнд нийцэж байна гэдгээр л өнөө зохис бусан шийдэгдээд байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ядахнаа өнөө чанд манах гурвыгта хохироож байна, хорлож байна уу гэдгээр дэнслэх нь ядахнаа их байглаа энэ хэмжээгээр нь ядахнаа энэ хэмжээгээр нь болвол илүүтэй байхыг нь арвижуулж үргэлжлүүлж өвлүүлж чадаж байна уу гэх дэнсэгээр бодохоор зарим нь хохиролтой болчихдог, зарим нь өргөмжит болчихдог. Тийм л ялгаатай. Түүнээс биш итгэл үнэмшил болгоныг хувь хүмүүний нэг дээр нь аваачаад бодоход бүгдийнх нь зөв мэт санагдана. Үүн дээр нь ядрууд нь ирэх гэж мунхаглаад байдаг. Азраггүй хоёрыг адилтгаад байгадаг дээр нь хитрхээр л өвгөд бид итгэл үнэмшлийн чигчийг нь салгах гэж, ялгах гэж, дэнслэх гэж ядаад байгаа нь инээ. Дуулгүй. Ухаж байна уу ядруудаа? Дагаж бодож байна уу? Өвгөд бид чинь бас хамаагүй гуагчиж болохгүй билүү. Гиндүүлж байгаа нэртэй өөрсдөө гинтчих үйтэй. Үгүй гамнаж айшаан ардаа нуухгүй бол болохгүй билүү нэрээ. Зөөр юу гэж байна. За. Ука Бямба гэдэг хүн. Амар мэндөө энэ орныг удирдах дорой бодож байгаа удирдагч элит сэтэртнүүдийг өвгдөөд гисгэж шийдгэж улс их орноо цэвэрлэж болдгүй юм болов да. Бид анхлан л хэлсэн шүү дээ. Үйл үлийн орон зай өөрөө гэд. Жишг нь өвгөд бид гисгээ ян гэдэл өгөр улаачтан зайдлаад л өгөр улаачтан нэг мис бариулаад л дэр аваад унлаа гэж санаа. Тэгээд яах юм? Өвгөд бид хий битэн учхаас хичнээн торон хориглооч гэсэн дэгдчихнэ. Өгөр улаач минь хоригдно тийм үү? Үнэн удмын үл яах юм? Ядахнаа энэ жишгээр үргэлжлүүлээд бодохоор угаас энэ зам нартын нөхцөл байдалд нийцэх үү? Тэрсэх үү? Энэ нөхцөл байдлыг дагах уу, өөрчлөх үү? Болж байна болохгүй гэх дэнсээ хэн хийх юм? Алд агсаж, арга хэлхэж, нүж урсгаж байгаа та ядрууд л хийн шүү. Тийм учраас л өвгөд бид харин ямар үйлээр дэмнэх вэ гэхээр ердөө үйлдэх чигтнийг хөглөж, ирлэж, хурцсалж муухнаар хэлбэл хошигруулна гэж та нар хэлдэг тийм үү? Сайнаар бол бид юрөөж замыг нь чиглүүлж тооцох ухааныг нь төлөвлөх аргыг нь дэмнэж байгаа л гэсэн үг шүү. Түүнээс биш. За тэнгэр нэрглээ та нар аян буухтай л адилтгаж бодоод байх шиг. Тэнгэр гэдэг нь үү? Тэв бүрийн манаа гэдэг нь үү? Энэ ядахнаа уул усыг ухаж байгаа хүртэл амийг нь аваад л үлдэж байгаа болгоноос нь ам хороогоод л байдаг шүү дээ. Үүнийг яах вэ? Зоосны нөхөр орчлон хэмжитгүүд нь дараа дөнгөрөх нь ариун байдаг. Түүнээс биш. Өчнөө л олон их байгалыг өнгөчж байгаа өрсүүдийн амиар өргөл авч л байгаа шүү дээ. Анхааруулж л байгаа шүү дээ. Харин энэ нийгмийг бүтээч гисэн төр гэдэг сангийн учгаа хариуцуулаад өгчихсөн та өрсүүд нь өөрсдөө нийтээр л хохироод байна гэдгээ энэ учиг дээр зангидагдаад ирэхин цагт л та ядрууд нь угаас сүх талаатал үхэр амар өрсүүд учраас угаас
Монгол хүмүүн гэдэг хил зүгнүүд нь хүртэл шигтгэж гисэн. Нохоо хамартаа хүрхээр усч гээд л сэлдэг хэрнээ түүнийгээ нуугаад л живхийн хэр дээр л үлддэг. Тийм л үрсүүчүүд. Яагаад гэхээр энэ эргэх 4 цагийн нөхцөл байдлууд энэ хувирч байгаа тэр шуурга, тэр хайрч байгаа тэр жавар, тэр хунгарлаж байгаа цас гээд унтаа сэрхийн хооронд л нөхцөл байдал өөрчлөгдөд байдаг. Тийм орчин ахуйд хэдэн үеэрэн амьдарч гисэн тэр орчин ахуйд дасан зогсож амьдэрсэн, давж дисэж дийлсэн тэр мэдээллүүд наад эснүүдэд чинь хэдэн үеэрээ шингэчихсэн учраас тэгээд л нэг хэдэн 3хан 4хан хаварт нь 10-нд нь хэдэн зуунаар суурин амьдрал байсан хүмүүс шиг тийм амархан хохирлыг танихгүй. Тэр болгоныг хохирол гэж бодохгүй. Дасан зохицоод байгаа ёдрууд гэдгийг мэднүү та нар. Угаартаад байгаа хэрнээ зохицоод л байгаа биз дээ. Дарлуулад байгаа хэрнээ дасаад л байгаа биз дээ. Хэдэн үед нь шингэсэн энэ мэдээллийн үчгийг, энэ эсэнд тогтсон үчгийг тийм амар өөрчлөн гэж үгүй. Яг нь тийм болохоор л хамгийн боломжит өөрчлөх боломж нь ухаанд нь сүвчийн нээж үчгийг тайлах болохоор л ингээд л нэг тэрч нэг угсааны өндөр дээдүүд энэч нэг мэрэгцэцүүд үг хэлээд л угсаан болгонд нь барагших уу удман тасал үчгийг хэлэх улаач төрөөд л байгаа тэр юм аа. За ийм маягаар жалчаад гиндүүлэхэд болж байна уу? Та нарт яг гиндээгүй юм чинь гоё л байгаа шүү дээ. Хамтран гиндүүлж байж бас гоё байна. За өөр лавлсан үг байна. За уянга ариун бэлэг гэдэг хүн. Сүүлийн 4 жилийн хугацаанд зөв 5 подкастыг сонсож, судруудыг уншиж, бас Тэнгэр Монгол газар подкастуудыг цаг гарган сонсож уншиж байна. Энэ хугацаанд ойлгож ухаарсан зүйл их харах өнцөг юмны цаад утга гэх мэтээр маш олон зүйлийг таньж мэдэж байгаа. Өнгөрсөн өөртөөгөө харьцуулбал ажил төрөл дээр гаргаж байгаа амжилт минь өөр болсон. Ярих хэлэх зүйлээ бодож амнаасаа унагадаг болсон байна. Хэрэглээний тал дээр ч хэрэггүй зүйлд мөнгө өрхөө болж, эрүүл мэндэд анхаарч, эдэш уушаа хүртэл тааруулаад өөрийгөө хайрладаг болсон байна. Найс нөхдөсөө эхлээд хэлж ярилцдаг болоод нийлээд ядаж мод тарийгээд үйлддэг болоод байгаа. Магадгүй сонсоогүй уншаагүй бол үйлдэлээ анзаарахгүй түмэн буруу зүйлээ өөрийн ухамсаргүй үйлдээд л явж байсан байх. Азар сурч боловсрч таньдаг болоод байгаадаа баяртай байгаа. Та бүхний хийж байгаа ажил сонсож байгаа хүмүүст нэмэртэй ямар нэгэн өөрчлөлтийг авчирч байгаа шүү. Амжилт. Үргэлжлүүлээд илүү олон зүйл хийгээрэй. Баярлалаа. Та өрсүүдийг үлдээс ингэ чиг өгөх гээд байхад өвгөд биднийг л үргэлжлүүлгээд байх юм. Үгсэн ч үг юм битээ зайл. Өвгөд бид аминдаа та нарыг зарах гээд зөрүүлээ та нар биднийг зараад. Бас. Аргагүй сэрэг болж байгаа юм байна. Аргагүй ухаажлыг авч байгаа үр байна чинь. Аминдаа ингэж дуулаад ингэж үйлдэл. Ингээд өөрийгөө хэлээд байхаар наашгүй боджтэй. Олдны юм байна да гэд хүлээж байсан ард дээр нацаглаа дуусгаж байна шүү дээ. Ийм үрсүүдэл бий болоосон гэсэндээ энд хий өвгөж чалчиж явдаг. За өөр юм байна уу? Магнез гэдэг хүн. Одоо хүн бүр хичээгээд унгасан ч бодолтой унгах цаг болсон шүү л гэж. Унгасан ч гэв үү? Тий. Бодолтой унгах цаг болсон шүү л гэж хуглаад байна да. Бодолтой унгахаар өмхийгөө байна уу? Лавлаатга. Хичээгээд хамхаад хавчаад унгахаар хамаагүй л өмхий бодног санах юм. Аминда бодлоо зэгцэлж оюун нь тунгалагшиж байгаагаа хэлж байгаа юм байлгүй дээ. Яамаа та. Заавал унгах албагүй шүү дээ. Өөрийн хүрээлэлдэн оройлж
өөрийн таньсан утгаан хамгийн гол нь таньсан утгаан алдараа үйлдэж өөртөө нааж өөрөөрөө баталсан утгаан өөрийн хүрээлэлд нь түгээгээд байвал заавал өмхий тараах албагүй шүү дээ. Тийм үү? Тэгээд л наад үрийг тгээ бичгээр нэрэн унгахаа марцаж гээд унгаад байв өдрөө да. Хариун бол цэрэнд болохоор гэж. Минд амруу дээдсэм. Далин юм лавлаа. Махан бийтэй бид буурлуудаасаа өршөөл ирж тусламж гуйдаг. Харин хүний өөрийн гэлтгүй бүхий өгдөд бидний зүгээс хүндлэх сэтгэлийг хэрхэн хүргэдэм болоо. Өргөлөөр хүргэдэг болов уу ухдаггүй. Хүний өөрийнхөө хүндлээн гэвэл ядахна. Хүний өөрийнхөө багтаасан бүх Монголынхон төлөө сэтгэлэн чилээвэл варна. Монгол гэх нэрээ манвал варна. Угаас л энэ заяанда унчсан хүмүүн төрөл дунд хөх нуруутны заяанд унчснаас хойш энэ нэрийг манжил байвал энэ дотор багтаж байгаа бүх үгсаг бүх удмыг өргөж байна гэж түүнтэй адил болно. Мэдээж өргөл бол өргөхөл байлгүй. Өргөлөөрөө өргөнгөө өөртөөгөө харьцан сурхал байлгүй. Өргөл гэдгийн нэг үчгэн тэр шүү дээ. Хий сүнснүүдэд ундаалга барьж байгаа, хүчүүлэх хүчиг өгч байгаа боловч нөгөө талаар өргөл өргөнгөө өөрийн сүнстэйгээ, өөрийн бодолтойгоо, дагах өвгөдтэйгөө, манах онгодуудтайгаа хилцэлж байгаа үчиг шүү дээ. Дуулуу. За лавлсан үгсэн дүрчгсэн үү? Ариун асуулт байгаа. 2 тойрчихсан уу? Тэгс нэ. За 3 тойроод болё. За. Агина Баатар мөнгөнд тод гэдэг хүн ингэж асуусан байна. Уран сүнсийг хүртэл осгодог гэж сонссон. Гэтэл ураны хохирлыг таньсан газарч буурдан сүнс яагаад устаагүй байж байдаг бэлээ? Ятар хоогой чинь бүгдийг нь устгавал сэтгэл нь амрах юм уу? Яах вэ? Өрөөлийн тулаас ухаан авсан л чадамжтан л ихгүй юу та. Цаавал өөрийн сүнсийн устгахчгүй яаж өвлүүлж өрөөлөнд өглөх вдэ ятар чинь. Биднээс ам асуух яах вэ? Угаас хохирол нь нүдэн дээр ч н байгаа. Энэ зам нартын мэдлэлтнүүдийнх нь за мэдлэлтэн дотроо хохирлыг үүтгээ түүнийг дараад нуугаад түүнийг хаацаалаад байгаа мэдлэлтнүүдийнх нь гол хэрэгэлдэг та ядруудын тархийг угаадаг арга нь ердөөл тэр шүүд. Энэ ийм хохирол үүсгэж байна. Гэхдээ түүнийг дүүцүүлэх адилдгах хохирлонтой нь жишээд л та өрсүүдэд наагаад л түүнийг мянгантаа давтчихдаг. Түүнд нь итгэждэг. Тийм болохоор л та ядруудыг эхнээсээ л үгийн арыг хараадгаач. Утга учгийг нь хөөгөөч л гээд байгаа нь тэр юм аа. Тэгээд нэг ядахнаа нэг үрэн хоосон үгэнд, хуурсан утганд хууртахгүй болоод ирэхийн цагт бусаддаа жишг болж хэлсэн үг нь илээх хугацаагаар нотлогдоод ирэхийн цагт хүссэн ч хүссэн ч бусдын дагна. Бусад бүлэн дагна. Бусад бүлэн дотроос нь дагуулагч бас өөр нэгэн төрнө. Гэдэл өртөө маягаар, цөөрэ маягаар л үйл түгж хөглөгцөн, сэрсэн, үүлийн чигтэн олон үржигдэн шүү дээ ядруудаа. За. Хотыг их хэмжээний устай газар төлөвлөдөг. Монгол улс далайд гарцхийн учир гол мөрөн нуурын ойролцоо хот босгох боломжтой. Далай биш болохоор хэмжээ хязгаартай. Улаанбаатарыг анх 500-аас 800 мянган иргэн суурьших хүчин чадалтай төлөвлөсөн. Одоо бол түүнийг 3 нугалсантай тэнцсэн. Хэмжээнээсээ хэтэрсэн болохоор утаа төгжрээ бол одоогийн үр дүн. Энэ байдлаар ирээдүйд улс татварч ширэггэхэд цахилгаан дулаан станц ажилгүй болж энэ хот өмхийрэх биз. Төр засагт бүх бурууг тохож асуудлыг зөвхөн төр засаг л шийдэж чадна гэвэл эндүрч байна да. Гаргалгаа нь бол эндээс нүүх талаар бодож судлуул хувьдаа зөв гарц гэж тооцож байна.
Шалтгаан хайвал шалтгаал олдно. Боломж хайвал боломж л олдно. Жишээ нь хотод байр авах зардлаас орон нутагт жижиг үйлдвэрлэл эрхлэх зардал илүү бага байдаг гэсэн байна. Зөвл өнцөгтэй байна шүү дээ. Хамгийн гол нь наад үр чинь бичиж байгаагаа битээрэн туулж байгаа юу? Битээр амьдрч байгаа юу? Түүнийг л нотолж чадвал түүгээр бусдад жишг болвол наад үгнийх нь цэн нь бусдад жишг болно. Тэгэмгүй. Ердөө сэхэрснэ бичээд байвал яах вэ? Жишг болох хэмжээнд очихгүйч нэг хөг үүтгэх хэмжээнд очино. Угаас л усаан дагжил амьдрахаас өөр яах вэ? Тийм учраас л харин хилээд байна шүү дээ. Тооцох ёстой. Төлөвлөх ёстой. Бүх юм хэмжээтэй гэж хэлж байна тийм үү? Гол утга нь наад байна шүү дээ. Зохист хэмжээ гэдэг чинь таарсан хэмжээг л хэлнэ шүү дээ. Тийм л байна да. Дээдстэй болон үйл хавсарч байгаа залуустаа баярлалаа. Гэлээлаа. Утаагаар жил бүр төсөв батлаад түүгээрээ мөнгө угаах хэлбэр төрд байгаа шимэгчдээ гомдхоос яалтай. Байгалийн түүхийн үрсээ хорж цагдаад химийн хортой барьцалдуулагчтай шахмал төрш цэвэрлтийг юу гэж ойлгох вэ? Мөнгө шүтэн Мэдэмгүй. мөнгө шүтсэн нийгэмд хөл алдсан шунлуудын үйлдэл гэсэн байна. Өвгөд бид утаа угаарыг ярьсан зүгээр л хэлж байгаа үгэндээ хачир болгож та өрсүүдийн туулаж байгаа хохирлтойн таацуулж алдтай ухаандан наах нь амар юм болов уу гэж л хэлсэн болохоос өчнөө л олон хохирол, өчнөө л олон цор ганц хонжоогоор төрий барьсан хохирлын тооцоог үйлдэл зөндөө л байна шүү дээ. Тэгэхээр жишг болгож байгаа. Ингэж харвал ийм өчигтай юм. Ингэж анзаарвал ийм дэмтэй юм гэдгийг л бид чалчих гэж л энэ эрдэм гэдгийг үглэж байгаа юм. Тэгээд л ухчихаа. Наа болов да. Би нэг юм шүү. Бадам ханд төмөрт байгаа. Амар минь дүү. Ядрууд нь нөхөд сонсдог шүү. Та минь айлтчил байгаарэ. Одоо нөхөд сонсох шаардлагагүй өвгөд бид гиндүүлээ сууж байна. Одоо энэ Дээдсээ нэг асуудаг очихоос нэгдсэн. Асууж болох уу? Алтан хоёрыг хоёгаа гэдэг хүн. Амар байна уу? Өртөө чилж байгаа хүмүүстэй гийлээ. Нэг тодлох очиг байна. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэж үг байдаг. Эргээд өөрийгөө харахаар биеэл зассан болохоос гэрээ засаагүй гэж дүгнэж байгаа юм. Эхнэр авч голомт тусгаарлаагүй гэсэн үг. Гэтэл төрөө засах сэтгэл минь гэрээ засахаас илүү бадраад байх юм аа. Гэхдээ эргээд бодохоор гэрээ засаагүй байж төрлөө санаархажтэй гэдгээд өөрийгөө зэмлэнгүй санагдах юм. Болохгүй бүтэхгүй зүйлсийг нь аль чадхаараа л ойр тойрондоо мэдүүлэх гэж хичээх юм. Гэвч гэрээ засаагүй миний үг зүрх сэтгэлд нь хүрэхгүй байх шиг байна. Яалтай билээд эдсэ. Тууллын дутмаг шүү дээ наадах чинь. Яах вэ? Угаас л алдаан засаж, үүлийн тодулж, зоригдлоо тооцох гурван төвшин наадах боловч хүмүүн болгон л энэ 9 хүслийн дүүргийн төлөө амьдрах нь тодорхой шүү дээ. Угаас л хүмүүний хүсэл хязгааргүй байдаг 9-т багцарчихсан биеийн 3, бидний 3, нийгмийн 3 гэдэг энэ 9 хүслийг хүмүүн болгон дүүргийн төлөө амьдрна. Наад өөрийн хувьд бол яах вэ? Нэг олныхон төлөө, нийгмийн төлөө үйлж үг гэхэд ятхна үгнийх нь үн цэн нь тууллаар нь түшигдэхгүй, тууллаар нь батчихгүй болохоор тууллын дутмаг гэлээд. Туул. Тийм учраас ятхна өвөртөө багтаж байгааг, нүмертөө хамаарч байгааг, өөрөөсөө унсан амийг хаацаар дийлээгүй бол өөрийн сэтгэл доор болгоно хамгаалж бараагүй бол угаас үүнээс давсныг хамаарахад төвөгтэй дөө бараг л барахгүй дээ ядруудаа. Туул. Барах нь байлгүй яах вэ? Гэхдээ цөөхөн. Маш цөөхөн. Ёстой. Удам гэдгийн үгүйсгэж үүл гихчээр чигч болгож ядахнан удам гэдгийн үлдээх хэмжээнд ядахнан тэгэлж унаач болов
удман үлдээч хэмжээний байхгүй бол зөвхөн үүлийн чиглэлд явбал ёдрууд нь өргөгдөө танигдаад ирэхийн цагт эргээд буух сүргүү болно гэдгийг л санаж тэр тууллаараа удман бүхлэж байх ёстой юм л гэсэн үг ээ. Дуулууд. Та ёдруудад бараг бүгдэнд нь хамаатай юм байна хөөе. За 3 таарчлоо тийм үү? За ингээд ер нь эрдэм гэдгийг жишг болгож шилжсэн хэдэн хэлхээ өнгөс дүүрч байгаа л гэсэн үг ээ. Ийм л амархан хөрлөж байна шүү дээ. Эрдэмтэй холбоотой надад нэг асуулт байгаа. Асууж болох болоо? За. 35 эрдэмт ягаад ч юм инээлгэх эрдэм гэж байхгүй байлаа. Инээлгч бол харилцааны нэг эрдэм баймаар өдөр тутмын хэрэгэлдэг. Ягаад тэрийг оруулах юм бол? Яах эрдэм гэв? Инээлгэх эрдэм. Тэгээ наадах чинь баг мэдлэх үдэх дотор байгаа да. Би тэрийг дахиж нэг сөхөж харж үзье тэгвэл. Инээлгэхийг чи яагаад тэгж их ач холбогдол өгч байгаа юм жишээ нь? Миний бодож байгаагаар эргэн тойрны одоо хүмүүсийн сэтгэл уур амьсгал бүхний ингэж өөдөн татаж чаддаг нэлээд их чухал эрдэм болоод гэж боддог. Тэгэн байж дараачийн асуудлуудаа хилцэхэд илүү амар болд юм болоо. Тэгэхгүй бол бүгдээрээ ихэндээ ингэж бие барьсан байхад нэг тийм яриа. Инээлгэх эрдэм гэхээсээ илүү хүмүүний харилцаанд хэн нэгтгэл нэг арга, уйлагч гэсэн нэг арга мөн шүү дээ. Нийтээрэн уйлалдаал хэн нэгдэж л байдаг шүү дээ. Тийм үү? Дуулахч гэсэн нэг арга нь мөн. Тийм ээ. Инээлгэх нэг л арга нь. Түүнээс эрдэмийн хавсраг гэхээс эрдэм болбосаа. Хэллээ шүү дээ. Мэдлэхэд бараг л байгаа да. За. Би яг мэдлэхэд үдэхэд бол сайн ойлгох байна. Гэхдээ инээлгэх болоод яатчгүй бас бодолтой байх, эсвэл мэдрэмжтэй байх, нэгдээс дараалын дагуу явах гэдэг хэрэгцээтэй байдаг тохоо. Би тэр Крис дараатай инех юм уу тэгээд зүг зүгээр чадсан инех гэдэг. Бас нэг фичерж дараа дахиад фичерж тэгээд мэдлэх гэд хэлээд байна шүү дээ ятар бид. Яасан төвхтэй юм. Гэхдээ мэдлэх бол арай өөр, надад бол арай л өөр. За тэгвэл чи наадхан эрдэм болтол нь хөгжүүлээ. Тэгээд 36 дахь эрдмийг гаргасан сүлжээ гозур гээд өргөгдсөн онгод болж буугаараа ятар. Дуулуу. Доллаа. Ятар хуухай. Гинтсэн хүмүүс аримтай сэтгэл бичиж байна. Амар байна уу гэж байгаа биз дээ. Тэрнээс эхэлж байна. Шүүд. Мэдлэхээс эхэлж байна. Ямар байна л гэдэл зарим нь тандаад л яаж байгааг нь сонжуурхаад л яах гад байгааг нь сориод л зарим нь суугаа биз. Эхнээс нь хадад уншиж авах уу? Яах юм төвөгцөөс. Лавлсан үгийг л уншна уу гэхээс минь мэдсэн болгоныг чалчаад байвал шаал дэмий бид суухын нэмэр. Лавлсан үг байна гэсэн. За юу вэ? Гинэ амар биндүү буурлаа. Та тухлан орилж таатай саадаж байна уу? Үндэсний ив нэгдлийг баттгахын тулд нийгмийн сэтгэхгүй үзэл бодлыг хэрхэн нэгтгэж чигчлэх вэ? Би асуусан байна. Тэрнийхэн суур болгоосон гэсэндээ тэр чигч рүү хараасан гэсэндээ л 35 гэж хэлчихэд байна. 35-ыг анх эхлэхдээ 35 дээр нэмэх нь 73 гэдэг л орхисон тийм үү? 108 төвшин сайхныг гаргаснараа тогтоосноор хамгийн гол нь хэрэгжүүлж хэвшүүлснээрээ чин үннийг гис тааруулсан гэд өргөгдсөн тийм үү? Тэгсэн гэж та нар харсан юм уу? Харсан аятан их ихтгэлтэй дуулж тэгсэн шүү гэ. Тэгэхээр эв нэгдэл гэдэг юунд эв гэдэг ухааных гэж бид хэлсэн тийм үү? Ямар ухаан байж болох вэ? Ядахна нийтээрээ хохирлоо тооцох ухаан, ядахна нэгэн зүгт харах ухаан, ядахна нэгдснээрээ ийм хонжоог тосох юмдаа гэх тийм ухаануудын хэрэг шүү дээ. Түүнээс ухаан гэхээр л ухаалаг царайлаад огшсноо, омогшсноо сэтгэл хөдлөлөөр тоссноо
Эсвэл жижиг үгсээр шүүмжилснээ яриад бичээд байх энэ ухаан бусаа. Оршиж байгаа орон зайд сая тэр сугуул нутгийн охин үрд хэллээ шүү дээ, тийм үү? Манаатхан гэж юу манаатах гэв. Тэнд бол маш хэлбэр. Угаас зорилго нь тодорхой. Харь газар суугуул нутагт оршиж байгаа учраас тэр ердөөл эцгийн алдар нутгийн нэрийг манахад болдгоо. Тэнд бол ив хичээх зорилго нь ихээ тодорхой. Гэтэл уугуул нутагтаа олноор оршиж байгаа угаас л байж байгаа өрсүүд нь 9 хүсэлтийн ядаад ухааныг нь таньчихад нэгдээсэ. Ер нь би энэ заяанд нь энэ хүслийнх нь үүлэнд илүү өдий болтол үйлцсэн юм байна да гэд ажиасаа тэгэмгүй 9 хүсэл биш 900 сэдэлтэнгүүд л байна. 9,000 будалтангууд байна. Та өрсүүд нь хэрвээ наад өндөр дээдүүдэн айлцсан өртөөлсөн үгсийг уншиж дуулсан юм бол хамгийн эхлээд ходоод нь өлснөөр л нэгдсэн шүү дээ. Ходоод нь хохирсноор л ивэлсэн шүү дээ. Тийм үү? Тэр нэгдэх учиг мөн үү? Мөн шүү дээ. Хамгийн гол нь энэ учиг мөн гэдгийг тодруулж тооцох нь л ухаан шаардаад байна да ёдрууд минь. Тиймээс л тийм ухаантнууд, тийм хөг, сэдэлтэнгүүд, тэгж үйлдэх чигчтэнгүүд үүсээсэн гэсэндээ л чалчаад байгаа хэрэг шүү дээ ёдрууд минь. Та нар нэг талаар өвгөд бидний чалчиж байгаа үг нэрээ үний юм даа гэж сонжуурахад дуулахдаа нэрээ байж болох юм даа гэж дэнсэлж бодохдоо нэрээ яагаад би бодоогүй юм бол гэж анзаарахдаа ёдрууд нь үйл үлдэх өрхөнд унаж байгаагаа ердөө мэдэхгүй байгаа. Одоо ингэ мэдэж авлаа ёдруудаа. Биднээс лавлах биш. Өөртөө тууллаараа өөртөөхөө чадамжаа хэмжицгээ үйлдэж чадах орон зайгаа таньцгаа. Өрөөл нэгэнтэй эвцэх хэсхэн харцгаа. Өвөр хоорондоо нийцэх ухаанаа эвлүүлцгээ ёдруудаа л гэж хэлээ да. Нэг хүн юм лавлсан байна. Оюун туяа аюу гэдэг хүн минь дамруу буурал минь Монгол үндэсний боловсролын хөтөлбөр гэж байсан бодвоо дэмчийн ухаанаас асууж байгаа юм гинэ. Байсан болоод л өдийг болтол Монгол үндэстэн чинь байгаа үсттэй. Тэгэхээр тэрийг илүү дэлгэнэнгүй асууж байгаа юм бодоо яг байсан бодоод ямар хөтөлбөр байсан бод гэдэг. Тэгж удаалглаа. Өргөө хотл гэдгийг чинь зорж байгаа энэ чугалсан олон угсааны чинь цулдаж гаргасан мэдээлэл чинь зөндөл байгаа шүү дээ. Түүнийг би давтамгүй. Тэнд ядахна домчийн ухаанаас эхлээд тэнд ядахна үрсээ боожуулах ухаанаас эхлээд тэнд ядахна өгүүлэх ухаанаар дамнаад тэнд ядахна үйлдэх орон зайг нь чиглүүлсэн чигээс эхлээд гэдэл олон учиг тайлсан судрууд байхад өвгөд бид заавал тэрийг дуулснаа үнэн аятай чалчснаа чадах аятай хилээд яах вэ ёдор минь. Тэгээд 35 эрдэмийг суралцахад холбоотой юм л асуух гэсэн. Юу та одоо яг амьд ахуй цагтаа яг 35 эрдэмийг хэрхэн суралцсан? Тэгээд суралцаж байх хугацаанд хамгийн бэрхтээ гэх юм уу яг хамгийн хүнд хэцүү зүйл нь юу байсан бэ? Хүнд хэцүү гэж хэмжиж бараагүй. Яагаад гэвэл биднийг боочхоос нь борвин тэнийхээс нь эхлээд бор хоолнд орхоос нь эхлээд дадалт нь шигтгэдэг байсан учраас түүнийг сурч байгаагаа ч мэдээгүй. Гэтэл одоо бол харин сурах шаардлагатай байна гэдгийг нийтээр нь харсан учраас л жишг болж чалчаад байгаа юм. Тэгэхээр юугаа мэдэхгүй сурж байгаа балчир юуг нь дэнсэлж хэцүүтэй хэлбэртэй гэж мэдхэвдэ. Хэдийнэл утснаа харин дутуугаан харин балчирдснаа үйл нь багдж байгаагаан харин мэдсний үндсэн дээр л илүүтэй ухамсартайгаар дутуугаан хайж суралцсан уу гэвэл тийм. Түүнээс биш дийлэнхийг нь тэгээд л та ёдруудын насныхан буюу тэр үеийн бидний эцэг эхчүүд голомтонд
тууллаараа дагуулахдаа алдараа үзүүлэхдээ суулгаар байсан учраас л хэлбэр хэцүү хэмжиж мэдэхгүй өдөр минь. Анх л хэлсэн шүү дээ. Наад 35 эрдэм гээд байгаа нь 35 эрдэм гэдэг тохиогдсон нэрээр л тодлоод байгаа болохоос угаас л та өрсүүдийн ухамсартай эс ухамсартайгаар үйлддэг, заримдаа амжилттай, заримдаа дутаадаг, заримдаа чаддаг гэж аргадаг, заримдаа чадахгүй гэж гутдаг тэр л харилцааны үйлдэлүүд шүү дээ гэж хэлсэн шүү дээ. За лавлсан үг дүүргүү. Асуулт юм да. Араасаа л сууч. Тэн чи Жүүн Сарай муу Сарл гэдэг нэртэй хүн. Саарл гэнэ үү? Би бодсон маа Сарл юм уу гэсэн чиггүй байна. Сарл муу Сарай гэнэ. Мен дамор өндөр дээд үг дээдс минь ээ. Хард амьдарч байгаа өрсүүдийг төлөөлөн асуулт асууж хариу авъя танаасаа. Гадаад Хард амьдарч байгаа бусд нь төлөөлүүлэхийг зөвшөөрсөн юм. мэдгүй. Өөртөө тэр мэдлийг өгчихсөн юм байна. За тэгээж юу вэ? Гадаадд амьдарч байгаа өрсүүд нь Монголдо ирж амьдрах нь зөв үү? Эсвэл харь газраас оюуны бодоод материалын хөрөнгө оруулаад өөрсдөө золиослоод амьдрах уу? Монголд амьдардаг өрсүүд нь гадаад амьдардаг өрсүүдийг битгээр наана өхөөрэй гэх нь зүрх зүсэм. Ядрах хуугаад үтвэ. Өөхрөх газрыг нь зааж байдаг яасан сүрхий мэдлэлтэнгүүд вэ? Олон өрс нь хард өнгөрч байна бас. Их нутагтаа очих уу, эндээ гүр болоод үлдэх үү гинэ. Анхлан яах гэж зорьсноос эхэлж бодно. Анхлан. За дийлэнх нь анхлан бол ердөө л өнгөө тухайн алдын амраан бодож л зорцгоосоо. Тэр дундаа явц дундаа энд оршингон энэ орон зайд эзэн бол чадвал ийм байдлаар нутгийн нэрэ манах юм. Утга учгийг холбох юм. Угсаан гарвлын үйл юм гэж тодолсон ч бий байх. Гэхдээ анх зорьсноор нь хэмчгээр бүгд л үүлийн учгаар зориогүй байдаг болохоор энэ динсээ та нарт таардаггүй. Дийлэнхэн шүү. Цөөн хідэн аргагүй. Эзэмсэн мэрэгчлээ дүүргэх гэж түүгээрээ нэрээ манах гэж зордгоо. Хард удсан өрсүүдийг наанаа үхцхэн гэж байгаа бод. Бас л ширэн нүртэй чулуун зүрхтэй ядрууд байна. Бас л гомдмоор үг хэлдэг хуухайнууд вэ яасан. Гашуун шүү дээ хүний нутагт насыг илээх та ядрууд нь тэр дундаа өөрийн сэтгэл дойр гих, өөрийн ам гих үлсүүдийг үлдээчгээд өөрийн орон гих голомд гихийг хард цогцсоосны ард дээр ийм үг дуулах шиг гашуун үг байхгүй. Тэр тууллыг мэдэхгүй болохоор та өрсөд одоо энд баясалдаад үгийн үн дээр жаргацгаагаад байна ядрууд нь. За тэгэхээр лавлаж байгаа нь бодвол өөрийн сэтгэлийн учхаа дуулчихсан сүнсний үүлийн анзаарчихсан өрсүүд л ийм үг лавлана. Түүнээс биш алдын амраан бодвол харь гэдэгт нь хэлбэр тэр дундаа алдын тухыг ариун бэхжүүлсэн. Тэр дундаа за үнүүнийг нийтээрээ хохироод байгаа угаар нь байхгүй. Ни олон нөлөөлөд байхгүй шар нүндэх нь үгүй гэдэл. Ердөө алдын тухыг нь аршаан гэдэг урсдаггүй ханнаасаа гардаг. Сүү гэдэг саадаггүй. Мухлахаас авдаг гэх сэтгхүйнд аваадсан хэмжээнд бол алдын дух ариун үед алдын тухаан хөөж байгаа. Тийм өрсүүд ийм үг лавлахгүй гэж бид бодож байна. Ийм үг лавлаж л байгаа юм бол ядахна өөрийгөө зовоон байж анзаарсан хугацаанаас хойш ядахна 3 хавар дэсэд өөрийгөө таних хугацаагаа тууллаараа мэдтээ. Түүний ард дээр шийдтэй л хийдэг. Ямар наанаа үхэц далд орцхон гэд хэлсэн үрсүүдийг өөгшүүлээд суултай биш тээ. Гашуун шүү дээ ядрууд минь. Бас үг гэдэг
Тэр дундаа харьд байгаа өрсүүдийнх нь уугуул нутгийн хэм алсархаар хүссэн ч эсгүссэн ч мэдрэмжинд хурцдсан зүн нарвитсан өрсүүдэд ийм үг дуулах шиг хэцүү юм байхгүй. Гэхдээ ийм үг дуулах эхлэн өөрсдөө тавьсан учраас төвчхээс өөр гарцгүй. Сүлжээ гоцгор юунд ам байсан авчи. Наач арай бас ширүүн байдаг. Тэр байтугай бид бол харин үх наана гэсэнгүү хөөе. Ирвэл ирээл гэлээ. Харин зөөлөд байгаа юм босуу. Цаан чин хэн нь мэдэхгүй. Тэр байтугай ичнээж хүртэл танихгүй хэрнээ наанан үх гэж хэлж байгаа өрсүүдийн хажууд өвгөд бид харин ч зөөлөд байна хөөе. Тийм байгаа үстэй. Да лавлсан үгнийх нь хариу болж чадв. Сүмбэлгүй дээ. Тэгж жаад хариу бичгэлгүй дээ. Энэ сэтгэл доор нэг хүн юм бичээл энэ Цогоо Ганбаатар гэдэг хүн нэг асуултыг асуусан байна. Амар мэндүү 3 6 9 тооны отог очир би юу? Ардын системийн суурь зарчмуудыг та өгүүлээд өгөөч гинэ. Яа би туулаар л нэг багхан хэлье. 10 гэдэг нь 3 3-та. Өвгөд бидний туулаар бол хүмүүн өөрийн хөгөө, өөрийн бодлоо, өөрийн өрөөлийг дагуулыг их үзлийн хамгийн ихтэй л байж бол хамгийн сайн хэмжээгээр хүрэх нь 2 хүмүүнд л хүргэж барддаг. Хэллээ шүү дээ. 13 хэмжээний утга дамнуулъя гэвэл ихтэй 8 хураг энэ 8 хураг хүргэж байгаа нь ихтэй 2 хүмүүнд баруун зүүн гараатай ихтэй ингэж л хүргэнэ. 3 үрд бол хүрэх гээд хичээгээд чадамж алдын боломж хомсдно. Илүү олон үрд үг хүргэж болох чиг тосх нь ихтэй л энэ 2 байна гэж бид үздэг. Бид анзаарсан. Ухаж байна уу? Тэгэхээр ийм хэмжээний 3 3-т байж энэ хэмжээний 3 3-т нь нэг зорилгын доор нэгдэж байж л 10 төсдгэн гэж бид харддаг. Бидний хардаг үнцэг энэ л байна. Ян 3 6 9 хийв. Тоонууд л байна шүү дээ. 3 дээр 3-ыг нэмээд 6, 6 дээр 3-ыг нэмээд 9 л байна шүү дээ. 3 нь тэгээд үнэ 9 хүслийг чинь 3 3-аар багцсан аятал байна шүү дээ. Ямар ч утгыг гүйвүүлж, ямар ч өчхийг тайлбарлаж болдгоо. Юу гэж тайлж болдгоо. Ердөө ямар зорилгоос, ямар өчхөр, ямар хэрэглээнд уйж лавлаж байгаа гэдгээс тайлбараа нэхэх ёстой. Тэгэхгүй 3 6 9 гэж юу вэ гэвэл өвгөд би тоо байл гэж хэлнэ шүү дээ. 3 6 9-ыг би ийм байдлаар ашиглавал энэ тооны үндсэн дээр тооцвол миний үлд нь нэмэртэй юу гэж лавлал бид харин тэнд өөр үг хэлнэ. Тийм учраас алийг нь мэдэхгүй тоонууд байгаа учраас аль нь ч нэг тодорхойгүй хариу өгж байгаа нэ. Энэ хүн өмнө YouTube дээр сэтгэл хөдлөсөн байна. Нөгөө ардын системийг арилжаа намайг хийдэг бүлэг хүмүүсийг нэгтгэхэд ашиглах нөхцөл боломж байгаа юу? Тэгээд энэ дээр дөрөвдөд 3 6 9 тоонуудын утга уялдаа холбооны талаар асуусан байна. Тэр нь арилжаа намайтай илүү ойрхон баг шиг байна. Энэ замбад угаас ашиглаж байгаа л харагддаг шүү. Өрсүүд нь өрөөл нэгнийхээ ухааныг хааж сонроор нь хөтлөх гэдэл шунлыг нь хөдөлгөж өнгөөр захирах гэдэл өрөөл нэгэнд худалдах гэдэл өрөөл нэгэнд арилжих гэдэл наадхан зөндөөл ашиглаж байгаа харагддаг шүү дээ. Тийм үү? Даанчиг тэр нь юу гэдэг юм те? Та нарын хэлдэг тэр сүлжээ гэдэг нь тийм л харагдаж байлээ шүү дээ. Яг л наад 10-ын чин суурин дээр бид хэллээ шүү дээ. 10 гэдэг дотроо 3 3-т байдаг гэж задардаг. Ухаж байна. Өөр чигээр ухахгүй байх сүлжээ гоцоор ам дагуулаад л сууж байна.
Баригдсан уу? Яг бодохгүй одоо сууж байсан. Өөрөө тэгэл өөрөө газар бодоод явчихсан баг та. Эцэнд батбол дорж гал гэдэг хүн. Орой мэндэ засагч буурал та энэ цагт яагаад энэ олон үрс дүлий дүмд оргиод эвлэж нэгдэж өгөхгүй амин хувиа хичээгчд болон хувирсныг хэрхүүл захирлаад бид гол хохирол дээр хэрхэн яаж нэгдэхийг төхүүлэх арга байна уу? Гол нь төрөөр наадагчид хит их хамгаалалт хүч хөрөмтлүүлжээ. Бижээрүүд хит их болжээ. Яалтай билээ. Харин яалтаа билээ дээ. Өвгөд бид засагч буурал биш ээ. Засагч гэж өгөр улаач юм нь үүлээр өргөгцсөн алдраа. За тэр яаж нэгдэх вэ гэдэг л харин яалтгүй үнэн. Та өрсүүдийг дөрлүүлэх хэмжээнд байлгах гэсэн сэдэлтнүүд нь арим байгаа үнэн. Гэхдээ та нарт байгаа нэг зүйл нь хинч үгүйсгэж хинч чүмгийг чинь сурууд зүсийг чинь юулээд авчиж чадахгүй нэг зүйл байгаа нь өрдөө. Заяа ч л байна шүү дээ ядрууд минь. Заяа нь байхад өнөө юу гэдэг вүлээ? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг тийм үү? Тэгвэл эзэн хичээх ядаа дүр үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Зүтгэлээр өнгөлөх хэрэгтэй шүү дээ. Яагаад бид эрдэм гэж хэлсэн? Яагаад эрдмийн үйлдэл үйлсгээд үгэлсэн бэ гэхээр ердөө эзэн гэх сэтлээ хүмүүн болгон энэ их нутагта энэ амьдарч байгаа орон зайд энэ нийгэмд энэ удамд за болио энэ биедээ энэ хоолооруугаа давуулж байгаа эдшинд тэр байтугай хошногоороо гаргаж байгаа орон зайд эзэн болоосон гэх сэтлийг өгөх гээд л байгаа нь шүү дээ. Тийм байгаа биз? Нийтээр эзэн гэдгийг таньчихвал энэ надад хамаагүй. Гахаа мөр гадуур гэж сэтгээд байгаа нь ариун байгаа учраас л та ядрууд нь сэхэрсэн цөөхнийг чичлээд байдаг. Анзаарсан хэдийг дараад байдаг. Гэхдээ бүгд сэхэрж бүгд анзаарах албагүй. Ердөө л оройлагч хэдэн таньсан хэдийг хөтлөхөл болдгоо. Таньсан дийлэн хийгээ. Тэгэхээр оройлох гэж байгаа өрсүүд нь өнөө бол нэг өвгөд бидний буулт болгон дээр л гуцаад байгаа өнөө хохирол гэчиг, хонжоо гэчиг, тооцох гэчиг, эв гэдэг ухаан гэчиг таньчихсан өрсүүд нь л түүнийг бусдад таниулж түүнийг нь бусдад ний олон, дийлэнх олон ядахнаа нэрээ тийм байх гэж хүлээн зөвшөөрөхийн цагт л тэр үед л наад юу гэдэг юм те. Дарлаж байгаа нуудтай дасаад байгаагаа болох байлгүй дээ. Харин тэгэж үйлдэж оройлох өрсүүд нь л харин эвлэх ухаан хэрэгтэй байх та. Амар бүр санаа ширчихсэн сууд. Та өрсүүчийг 20 гарантай хавралтай өрсүүд нь ингэсгээд ажаа сууж байхад харин тиймгээд дагаж бодоо санааширч байх нь олц мөн. Одоо тэгвэл та нар 10 хэдэн хавартангуудаа жишиглээсэ. 10 хэдэн хавартангууд 10 хүрэхгүй хавартангуудын ухааныг одоо хүн болох багаасаа хэмжээнд нь хөтлөөсөө ядруудаа дуулуу. Дууллаа. Харж байгаа биз дээ. Та ядруудад үг хэлж чиглүүлэх хэлбэр агуулаач чиг минь өдөө 40 хавар гарцсан ядарт бол хилээд байхад л үл тоогоод үглээд байхад л өнөө өдөө болтол өөртөө суусан суугал дадлууд нь явган хохирол дадлууд нь залруулахад төвхтэй байна шүү дээ. Тийм үү? Гээд бодцгоо ядруудаа. Нэг чимээ хураагуурд тогтсон сэдвээр жичлүүлж байснаас ингээ тааваараа гиндүүлээ суух чинь илүү хэлбэр юм уу? Нөгөө гадаад байдаг монголчуудад төлөөлөлөө. Жун сарай гэдэг хүн. Хариултаа бүрэн авлаа. Гялалаа өндөр дээд өгдөөс борлоо гэнэ. Тэгээ төлөөлсөн юм бол төлөөлсөн бусадаа түгээ хийрээ дээ.
Тэгээ гэрлээ цэцэг гэдэг хоныг юм асууж байна. Мм. Улаач бодох хүн багшаа яаж хэрхэн авдаг юм бэ? Нийтлэг зүйлээс хамаарч яа гэнэ. Улааж болох хүн тэгээд яах вэ? Багшаа хайж байгаа л олон шүү дээ. Өвгөд бид нэг олон зөрөж үг чалчиж байгаа. Зорилго нь тийм ээ. Нан гэтэл за яах вэ? Наад үрд чинь хэлэхэд мөн л ажиглахаас эхэлнэ. Өвгөд бид засал хийхдээ алдаан аж, бодлоон аж, сэтгэлэн аж гэдэг тийм үү? Алдаан ажих нь байна. Ядахна ямар орон зайд аар нуруугаар чинь шар үсчин босоод арзааж байна түүнийг мэддэг болох нь. Ядахна ямар хүмүүнтэй үг хэлцэхэд сэтгэл чинь духгүйрх гэх анзаас сурах нь. Ядахна ямар зүүдлэхээр ямар байдлаар давтагдахаар ямар байдлаар сэрэмжлүүлэхээр тэр нь дохиох гээд байна гэдгийг ажиглахаас эхэлнэ. Тэгмгүй ердөө л нэг угсааны нэг хүмүүн нь за өөр чи угтаа юм байна. Улаач заяатай юм байна. Удман үйлтэй юм байна гэж хэлэхээр уухаалаад хураалаад тосох үйл ердөө биш юм. Баясаад хөөрөө тосох үйл ердөө бусаа. Гэхдээ үгүйсгээд үл тоогоод орхигч ажиллаа биш ээ. Тэгэхээр ядаад алдаан ажих нь байна. Мэдрэмжийн ажих нь байна. Тэгээд нэг өргөл гээд өргөх нь л байна. Өргөнгөө өөртөөгөө харьцах нь л байна. Өөрийн зүйтэй ажих нь л байна. За тэгээ шулуухан хэлэхэд өвгөд бид өгөр улаачийн алдыг зайдлаад өнгөтэй хуйгны ард нуугдаад хүчтэй хицээр цөөрэ тулаа суухтаа ямар ч үг яаж чалчиж болно. Ямар ч ухаанд үгсийг ямар ч олон гарцыг хэлж болно. Гэтэл самлагын сөхөөд харахад ард нь суугаан улаач ядрын өвгөд онгодынхон хэлснийх нь яг эсрэг. Өвгөд бид орон хангаа онгочж болохгүй гэхэд өнөө ядрын онгочих байтугай. Ухаад ухах байтугай. Ус ширгээгээд байвал үгсэн хойшоо. Тэр улаачийг цаашлаа тэр угсааны үйл үг үнгүй гэсэн үг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр улаач болох гээд л угтаан эсхэн шалгаад л мэдрэмж юугаан ажаад л яваа үр юм бол багш болох нэг залаалх угсааны үрийг нь хүмүүнийх нь тууллаар магадлаж хүмүүнийх нь тууллыг ажиж хүмүүнийг ажиж байж л сонгоно. Хамгийн гол үг нь инэ. Түүнээс биш. Энэ онгодон сүр хийш шүү. Үйл найтай хүрдэг шүү гэд байдаг. Өнөө онгод нь элдв үчхээр ямар нэгэн байдлаар тэр байтугай улаачтай хүртэл ацаглуулад удмын ганц улаач минь, удмын ганц үр минь гэд онгод нь ивэлж инкрилээд ялгаагүй шүд эцэг эхчүүд ирэх үрсэн инкрилж өөгшүүлдэг шиг улаачаан өөгшүүлээд уруудаад явж байвал яана. Тэгэхээр л улааж бол юу л гэж бодож залаалхныг хайж байгаа юм бол ядахна. Самлагны ар урдаан үүлийн чигч нь таарч байхыг л хараасай да ядруудаа. Та сайхан од гар гэдэг хүн бичсэн байна. Бидний сорж байна ядарч. За ийм бичсэн байна. Мэндэ үүсэнд дэлгэр байгээ. Эхрээс бидний зорих үйлсэд анхаарч ажих зүйл юу байх вэ гэнэ. Хэлсэн шүү дээ. Биднийг сорж байна гэж. Тэр үлээ жухан илүү мэдэх заримтан байж биднийг сорж яах гэв. Эргүүлээ ловлоотхоо. За одохгүй хариу бичих хаа. Угаас наад чинь бичнэ. Дэцэнд янжаа гэдэг хүн амар байна уу? Олон улаач нар хоорондоо яагаад нэг тэнгэрт багтаж байж бие биений үйл хэргийг үгүйсгээд зөв худлаа гэд байдаг юм болоо. Бид нар хинийхэн зөв гэдгийг яаж мэдэж болох вэ гэсэн. Биднэрт мэддэггүй шүү дээ. Ямар сайндал хэлж байгаа үгнийхэн хаяаг манаад л нэг үнцэх шүү гэд үглээ суух үү те. Тэгвэл бид мэдэж байна гэвэл бид бас үгэндээ үдчин шүү те. Улаач болгон нэг тэнгэрт бусаа. Эхний өчхөн тэрэ.
Удаах үчих нь удам гэдэг ёроолоос овоо гэдэг оройноос нурдгаа. Тэгэхээр дөнгөж сая хэлсэнтэй утга нэг л үг л авлаж байна. Удмынх нь үл онгод нь үүлэндээ шамдаад байдаг улаач өрн харин ухар мөчд охор хэрэгцээнд охор бодолтой автаад байвал хэрэгцээ шаардлагандаа барьцаалагдаад байвал эсвэл үйл гэдгийг гагц өөрийн өвгдийн л хэлснээр бас л мөн мухар сүсгийн л хэмжээ шүүд хэмдэнсээ шүүд. Тийм хэмжээс л авч яваад байвал манай угсааны хэлснэл туйлын үнэн тэдний угсаа өрөөсгөл гих жишг хандлага гаргаад л байвал яаж ивлэх юм? Хэллээ шүү дээ. Бид ч ялгаж мэддэгвэ. Олон үнний туйлууд байдаг. Өвгөд бид энэ удаа хүртэл тийм нэг болцоход л сууж байна шүү дээ. Ялгаатай нь бид хаяагаа мандгаа. Ялгаатай нь бид алдаатайгаа мэддэг. Чадхаа мэдэн чадахгүйгээ мэднэ. Хэл лавлаж л байна. Биднийг сориод л байгаа юм уу? Сонжоод байгаа юм уу? Бид даанчиг тэдний угсаатай хамтран үйлж олон үйлэнд хавсаадж олон үйлэнд хамтарсан тийм л хүчтний үр шүү дээ. Тийм л ихэрсэн зайрантын шүү дээ.